Тэгвэл тэр тавилгаа заримдаа шинжлэхийг хүсдэг, заримдаа өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ тэрийг шууд гаргаад тавьчих чаддгүй тийм. Миний байгууллага газар руу та бүхэн бол дор хаяж нэг 2 удаа заавал очно гэдгийг хэлцэхгүй байна. 7 хоногт нэг болж би тэнцээгээр бүх сүг нь хамжлах. Ялангуяа хүүхдийн зүг. Чацарганы доторх шүүсийг бид нар энд уучдаг бол зөвхөн хайснаас гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэгэлдэг бүх сегментүүдийг гаргаж авах юм. Аль нэгэн үүрэн телефоны операторын охин компани болж явахын энэ Хүүхдийн үтэн сайныг янз бүрийн одоо хоолны төрөл жанрыг гаргадаг тийм нэвтрүүлэг хийнэ. За яг одоо оролцогчид маань түрүүчийн танилцуулсан санаануудаа бусдаа борлуулаад явж байна. Дараачийн алхам бол тухайн санаан дээр гой бага бүрдүүлээд тэгээд тэр санаагаа бизнес болоход орших юм. Санаа болгоны ардлын тоог тоолоод тоогийн хойдолд нь тавиад эхлэе. За номер 1-ээр эхлэх үйлээ. Яагаад ер нь ингээд аппликейшн утсан дээр аппликейшн байдаг те. Зургнуудаас сонгож жоод хэмжээг нь өгөөл угаалгая гэж нөгөөдг нь угаагаад гэрт яагаад аваад ирж байна. Номер 1 7 ширхэг. За баяр үргээ. За хоёр дахь санаа буюу өрхийн санхүүгийн аппликейшнийг хэдэн санд авбаа. Гэр бүлийн өрхийн санхүүгийн бүртгэл тооцоо төлөвлөлтийн гар утасны аппликейшн байгаа. Таблет дээр ажиллах боломжтой. 5 санд авсан байна. За баяр үргээ. 3 дахь санаа үйл хөдлөх хөрөнгийн зуулчлалын аппликейшн. Би нэг юм аппликейшн хийсэн байгаа. Энэ нь бол борлуулалт дээр хэрэглэгч яах вэ гэхээр гол зүйл нь бол хэрэглэгч юунийг хараад зур хаана ямар байр ямар үнэтэй хэдэн метр квадрат бүх мэдээж байна. 9 санаа авсан байна. Монгол брендийг сурталчлах сайт буюу номер 4. Mongolian Brands.com гэсэн домен нэрийг авсан байж байгаа. Тэгээд энэ дээр ерөнхийдөө суурилсан. Монголоос бол маш олон брэнд бүтээгдэхүүнүүд гарч ирэх боломжтой, маш олон стартап компаниуд гарч ирэх боломжтой. За 0 санал авсан байна. Баяр үргээ. Зөрөгтэй ярьсан тий. Номер 5 хүнсний бие даасан лаборатори. Зорж байгаа зүйл бол хүнсний бие даасан лаборатори байгуулах. Монголд бол энэ зах зээл бол ирээдүйн 10 жилд амжилттай явах зах зээл. 6 санал авсан байна. Ааруулыг ашигласан чихэр химээрэн тэгвэл хүүхдүүдэд маань бас эрүүл мэндийн хувьд ач холбогдолтой. Номер 6 ааруулан чихэр. 10 санаа авсан байна. Номер 7 нойлын цаасыгаа индикатор болгож байна. Нойлын цаас маань өөрөө жоо химийн уралтай таны шийснээс ягаад өнгө нь ялгардаг тийм үү? Тэгэхээр өглөө алган та ядаж эмчээд очих шаардлагагүйгээр тэрийг авах. Нойлын цаас өөрөө шинжилгээ хийдэг цаас. За хэдэн санаа вэ? 7 санаа авсан байна. Хувийн нөгөө туслах тийм сервис үйлчилгээ явуулъя гэж бодсон юм л да. Номер 8 гадаадын хүмүүс зориулсан мэрэгжлийн туслахуудын үйлчилгээ. 5 санаа авсан байна. Номер 9 автобусны сурталчилгаа. Хүрхгүй гэхээр бас радио. Энэ нь болохоор автобусны FM-ээр зар сурталчилгааг хүргэнэ. 9 санаа авсан байна. 9 санаа авсан байна тийм үү? Номер 10 тусч бацаан. Нэг хөөрхөн санаа олсон юм аа. Би багадаа их тусч бацаан байсан. Энэ санааных нэрийг би тусч бацаа гэж нэрлэлцдэг юм гээд. 2 санаа авсан байна. Номер 11 үнгүй сэтгүүл. Миний болохоор үнгүй сэтгүүл гэж байгаа. Та энэ сэтгүүлийг зүгээр автобусны буудал автобусаа хүлээгээ зогсож явахдаа авчна. За хэдэн санаа авсан бэ? 0 санаа авсан байна. Номер 12 Задгай кино театр. Үзүр үйлчлэгээний байгууллага хаасайг бидэнд бүгдэнд нь дутагдж байгаа. Тэгээ миний танилцуулах байгаа санаа гэх юм болохоор яг энэ Задгай кино театр байгаа. Тэгээ Cars Cinema энэ хоёр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Хэдэн санаа авсан бэ? 2. Номер 13 ойд байгаа юм шиг, голын эрэгт байгаа юм шиг орчин бүрдүүлсэн кафе, ресторан. Ресторан байх юм. Ресторан яг ингээд ойд байгаа юм шиг үнэр тэгээд тэр орчин яг ингээ модтой, голын эрэгтэй ингээ хий чин горих урсдаг. 13 хэдэн санаа вэ?
3 санал авсан байна. Номер 14 хүүхдийн брэнд. Монгол хүүхэлдээ Монгол хүүхэлдэйн баатрыг бүтээх ийм төслийг би та бүхэнд бизнес төслийг танилцуулж байна. Монгол хүүхэлдэйн баатар үүсгэх санаа байна. 13 санаа. 13. За номер 15 хуучин тавилга цахилгаан хэрэгслийн худалдаа солилцоо. Веб дээр тулгуурлаж хийн гэсэн санаатай байгаа. Тэгээд өшөө энийг маш олон талаар бол бас хөгжүүлж болох байх. Вебсайт тийм ээ. За хэдэн санаа авсан бэ? Номер 14. 2 санаа авсан байна. Номер 16. Юу вэ нөхлөр энэ шилэн бүтээгдэхүүнүүдийг дагнсан тийм төрөлцсөн үйлдвэрийг байгуулах энэ үйлдвэрлэлийн санаа байна. Шилэн бүтээгдэхүүний дагнсан үйлдвэрлэл. 5 санаа авсан байна. Дараачих нь 17. Төслийн удирдлагын онлайн систем. Санхүү 30 секунд. Санхүү дотор нь гэрийн одоо хувийн тэгээд ажлын энтер гэдгээр нэм ялгсан тийм гар утасны аппликейшн надад амар хэрэгтэй. Энэ хүн болгонд бас хэрэгтэй байх гэж бодож байна. 0 өндөг. За 0 санал авсан байна. Номер 18. Залуучуудын төв. Залуучууд чөлөө цагаа өнгөрүүлэх нэлээд олон өрөөнүүд байна. Тэр дотор юу хийх вэ гэхээр вар хийн, эсвэл юу яа хамтдаа хоол хийх, энэ олон төрлийн ажиллагаануудыг хүмүүс хамтдаа хийх, эсвэл хосууд бусдаа private байдлаар хийх юм уу? Энэ болцоонуудыг бүгдийг нь олгоно. Бүх төрлийн зугаа, цингэл, спорт төвлөрсөн төв байх нэ. Номер 18. Хэдэн санал авсан бэ? 5 санал авсан байна. Одоо Монголын барилгын салбарт барилга угсралтын хугацааг 3.5-аас 5 дахин хурцсах технологийн шийдлийг Монголд нэвтрүүлэх нэгдүгээр санаа байгаа. Хоёрдугаар гэх юм бол яг эцсийн хэрэглэгчийн гарт зориулагдсан брэнд шопинг аппликейшн програмыг Монголд нэвтрүүлэх гэсэн ийм хоёр санаа л байна. Брэнд шоп, барилгын шин технологи. 19 хэдэн санал авсан бэ? 1 санал авсан байна. Номер 20. Хүүхдийн сүүний үйлдвэр. Бид нэр энэ ч сүүгээ боловсруулад 15 секунд. Хүмүүс төв хорон зөөгөөд бид нэр аятайхан боловсруулад урттал руугаа нийлүүлэхэд тэр бүмний зах зээлтэй баг хүүхдүүд нь юу Хятад руу гаргах хүүхдийн сүүний үйлдвэр. Монголоос гаргах сүүний үйлдвэр. Хэдэн санал вэ? 20. 6 санал авсан байна. Номер 21. Чацаргантай савн зөвхөн хальснаас нь гаргана. Чацарганы доторх шүүсийг бид нар энд уучдаг бол зөвхөн хальснаас нь гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэгэлдэг бүх фигментүүдийг гаргаж авд юм байна. 21 хэдэн санал авсан бэ? 3 санал. Номер 22. Дуудлага худалдааны вебсайт, үүрэн телефон ашиглана. Үүрэн телефоны операторууд руу чиглэсэн тийм санаагаа. Тэр нь юу вэ гэхээр дуудлага худалдааны вебсайт санд болгож байгаа. За тэгээд тэр нь яах вэ гэхээр хэдэн санал авсан бэ? 0 санал авсан байна. Номер 23. Автомашины сэлбэг худалдаалах автокомплекс. Янз янзын маркийн машины тийм сэлбэг нийлүүлдэг автокомплекс байгуулах тийм санаа байгаа. Хэдэн санал авсан? 3 санал авсан байна. Номер 24. Жирэмсэн эхийн унтах үед туслах дэр төвшүүрэг. Тэгээд тийм дэр одоо Монголд хувцас болон үйлдвэрлэдэг тийм компаниудтай хамтарч хийж одоо нийлүүлэх боломж байна. Хэдэн санал авсан бэ? 24. 0 санал авсан байна. За тэгээ номер 25. Хүүхдийн үдийн цайны хоолыг хийдэг cook show. Бид шоу нэвтрүүлэг юм. Тэр нь cook show байна. Тэгээд үдийн цай хөтөлбөрт нэг хүүхд ноогддог зардал 1500 орчим төгрөг. 25. 4 санал авсан байна. Хамгийн сүүлийнх нь За нэгдүгээрх нь болохоор бизнес эрхлэгчдийн хөрөнгө одоо олох. Хоёрдугаарх нь болохоор бараа хүргэлт. Барааг одоо Улаанбаатар хотод энэ ачааллын донд яаж хүрэх вэ гэсэн хоёр юм байна. Хөрөнгө босгох, агуулгад байгаа барааг нь барьцаалж, мөнгө зээлэх, ачаа хүргэх, агуулга байрлуулах, ойрхон газар хүргэх. 26. Хэдэн санал авсан бэ? 4 санал авсан байна. Өнөөдөр төрсэн санааг маргааш нь хэрэгжүүлж чадвал бизнесийн гараа болж таныг тэр бүмтэнч болгох хүчтэй. Гэрлийн хурдаар өссөн нэмэгдэж байгаа зах зээлийн хэрэгцээг хангахаар 26 залуу нэг гараанаас хөдөлсөн. Илтгэх чадвар, уран сэтгэмж, бизнесийг гүйлхээ ухаан гэд бүгд л тэдэнд бий.
Тэгвэл одоо эдгээр оролцогчид бусдыг урайлан дуудаж, манлайлж, хэдэн хүний саналыг авч чадсныг танилцуулъя. Тэгэхээр багууд яг одоо энэ чинь шилдэг 12 саналыг сонгоцсон байж байна. Бид нар бүгдээрээ энэ чинь шилдэг 8-ыг нөө эсвэл 10-ыг сонгох уу гэдэг шийдгээ байж байна. Тэгээд 5 санд авсан 4 санааг танилцуулсан хүмүүс миний ард зогсож байна. Нэгээрээ 20 секундын хугацаанд дахиад өөрийнхөө санааг борлуулах боломж олдоод байна. За миний санаа болохоор гадаад иргэдэд өөрийн гэсэн хувийн туслах олж өгье гэсэн тийм санаа байсан. Яг тэгэхээр гадаад иргэн маань 7 хоног сар болно жил байна. Тэгэхэд тэр хүнд би хувийн туслах болоод очиод тэр хүнд тусна гэсэн үг. Та нар өнөөдөр ингэ сууж яхад энэ эрх юм ганцаарнаа суугаад ямар ч орчуулгагүй сууж байсан шүү дээ. Тэгэхэд энэ хүн 2 цагийн дотор намайг авч болно шүү дээ. 5 4 3 2 1 за эхлэе. За ерөнхийдөө танилцуулсан байгаа ч би гол зүйлээ хэлчихье гэж бодож байна. Одоо ингээд Монгол улсад бол үйлдвэрлэл ер нь улсын үйлдвэрлэл хөгжих ёстой гэж би боддог. Нөгөө талаас нь Монгол улс барилгын салбар маш их хөгжиж байгаа. Барилгын салбар дотор туслах материалын үйлдвэр тэр дундаа бүр энэ дагнсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл маш нэг одоо тийм шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ шилэн хийх зүйл биш. Миний төлөвлөсөн танилцуулсан өрхийн санхүү бүтээл бүлтийн систем бол үнэхээр мундаг сайн хийж чадах юм бол дэлхийн аль ч улсад өөрчлөх боломжтой юм аа. За ус. Мундаг байна. 2 1 за. Манай төвд залуу чингэн танилцсан хосууд болон гэр бүлийн хүмүүс ирж болно. Тэгээ шинэ танилцсан хосууд бол хоол хийхдээ би нэг илүү танин. Гэр бүлийнхэн бол ваар сав хийдэг ч юм уу. Гэхдээ бүр илүү шинэ харилцаагаа сэргээх уур амьсгалаа илүү гоёор мэдрэх тийм болцоонууд нэмэгдэнэ. Өшөө олон үйл ажиллагаануудыг хийж болно бас. 1 за. За хоёр үргэлж. Боломж олдсон 4 оролцогчийн гадаадын хүмүүст зориулсан мэргэжлийн туслахуудын үйлчилгээ болон өрхийн санхүүгийн аппликейшн гэсэн санаанууд дэмжигдснээр дараагийн шатнд 10 оролцогч тунаж үлдлээ. Оролцогчид саналаа өгсөний дараагаар бид нар шилдэг 10 төслийг энд бүрдүүлээд байж байна. Одоо тэгвэл энэ 10 төсөл маань багийн гишүүдэд авах ажил үлдээд байна. Шалгарсан 10 санааны эзэс захирал болж нийт оролцогчдоос хамтран ажиллах багийн гишүүнээ сонгож авах учиртай. Мэдээж 54 цагийн дотор бизнесээ эхлүүлэхээр зорж байгаа залуус хамтрагчаа олох хугацаа богино. 5 4 3 2 1 0 өөрийгөө зарах боломж 20 секунд явлаа. Захирлууд 20 секундэд нэг оролцогчтой ярилцаж хэрхэн хурдан оновчтой шийдвэр гаргаж чаддгаа харууллаа. За эхлэе. Номер 10 хүүхдийн сүүний үйлдвэр хятад руу экспортлох. За манай одоо үйлдвэр өсөө хүмүүсийг танилцуулъя. Нэгдүгээр Бат Эрдэнэ. За буужирэ Бат Эрдэнэ баяр хүргэе. Хоёрдугаар Жаргалан. Жаргалан. Гуравдугаар Амар Баясгалан. За манай залуучуудын төвд Баяр Жаргал, Төгөлдөр нар ажиллахаар боллоо. За төгөлдөр байна уу? За бизнесийн маань төсөл дөнгөж эхэлж байна. Ажилд орохоор хүрэлцэн ирж ярилцлаганд орсон та бүхэнд маш баярлалаа. За шалгаруулалтаар Эрдэнэ хотыг сонгосон. За Сүх хотыг сонгосон. Ариун бидгийг Дандан цэрэн 4 өнөө. За 5 өний том баг бүрдэж байгаа юм байна. Дараагийн том Монголын Sesame Street-ийг тийм ээ үүсгээрээ багаараа. За баяр хүргэе. Багаараа ийшээ сууч. Гамбаяр, Баттулаг,
Отхон цэцэг, Саруул гэсэн 5 нэг. Саруул. Саруул хаана? За, Отхон цэцэг, Батулга, Гамбаяр гэсэн. За баяр үргээ. За номер 7 тийм ээ. За манай багт болохоор даваа сүрэн, тэгш жаргал, сүх бат. За баяр үргээ. Анахаас давхар хүмүүсийн маргааш авна шүү. Манайд ирж байгаа. Тэгээ бас 2 цагаар хөлсөж болно тийм ээ. Тийм. Одоо жишээлбэл гадаад хүн ямар нэгэн хүнийг 2 цагаар орчуулга хийх шаардлагатай болно шүү дээ. Альсууд 24 цагаар ч юм уу те. За баярлалаа. Баяр үргээ. Ийшээ суучих багаараа. Тэр манай залуучууд маань жоохон зориггүй мө гэж үнэлэгдлээ. Инновац гэдэг үгний тодорхойлолт бол цоошин нэгдүгээр эхнийх нь болохоор цоошин зүйл гаргаж ирэх. Хоёр дахь нь болохоор өмнө байж исэн юм дээр тийм ээ ямар нэгэн development хийгээд өөр ашигтай байдлыг үр бүтээлтэй байдлыг нэмэгдүүлэх. Тэгээ би өөрийнхөө санааг бас хоёр дахь дээр нэг хөрхөө инновац хийчих санаа болов. Тэгээд яаж хэрэгжүүлэхээ уул нь бодсон байлаа. Даанч залуучууд маань их зориггүй байлаа. Гэхдээ наран гэрэл ихтэй маш их баярлалаа. Био хэмжим мэрэгчлээ. Дуртай зөвлөхөөр бол ажиллая гэсэн. Аруулан чихэр. Аруулан чихэр хийх гэж байгаа. За хүүхдүүд маань цэцэрлэгтэй маш дуртай явна. За манай багт болохоор баяр цэцэг, мөнхлэр, соёл сүрэн, мөнх сайхан. За аруулны чихэр багта баяр хүргэе. Амжилт хүсье. 5 хүний баг юм уу? Эй! Монгол улсад хүнсний аюулгүй байдлыг сахих бэхжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулах хүнсний анхны бие даасан лаборатори байгуулахын төсөл бидэнтэй хамтран ажиллахаар шалгарсан улсуудыг нэрлэе. Авир мэд. Манай наран гэрэл Жаргалан Жавхлан Манай баг Цолмон туяа. Манай хоёулаа яг энэ барилгын салбар мэрэгжлийн болохоор би хамт ажиллаад баярлалаа. За баяр үргээ. Манай багт лавг сүрэн, лувсан жамц, танан 4 үнэтэй баг. Манай баг яг хөглөр хүмүүсийн дурсамжийг хадгалж үлдэхэд туслана. Өөрөөр хэлбэл бид нар яг тэр хүний түүхийг нь хамтдаа бичлцнэ л гэсэн үг. За манай баг баяр үргээ. Баг бүрдэж үндсэн ажилдаа орлоо. Хэдий орой осог хідэж, багууд цаг ашиглаж, хоорондоо танилцаж, бизнесийн санаануудаа нэгтгэх нь. Тэдэнд олон боломж бий. Судалгаа шинжилгээ хийх, санаагаа арвижуулах, бас үндсэн санааг өөрчлөлгүй аппликейшнийг веб үйлчлэгийг худалдаа болгож өөрчлөх боломжтой. Түүнчлэн бизнестэй дэмжлэг болох үс хүмүүсээс зөвлөгөө авч, бизнес төлөвлөгөөгөө боловсруулсаар байгаа юм. За тийм бол дахиад нэг баяр хүргэе. Одоо энэ багуудаар